Эмэгтэйчүүд эрхийг хамгаалах өдрийг угтаад сүүний донор болсон эхчүүдийн талаар сурвалжлаа. Шүрэн чимэг 100 литр сүүгээ нялх хүүхдүүдэд өгсөн байна. Шүрэн чимэг нь 2017 онд анхны хүүхдээ, 2022 онд хоёр дахь хүүхдээ үлгийд авчээ. Хүүгээ хүүлээд илүү гарсан сүүгээ зориултын уутанд хийж хөлдөөсөөр хөлтөөгшөнд үрэх болжээ. Тиймээс хэрэгтэй хүмүүст нь сүүнээсээ өндөлбөргүй өгөх болсон байна. Сошиалд байрлуулсан түүний постыг олон ч хүн харж, олон ч хүн туссандаа баярладаг тухайгаан тэрээр хуваалцлаа. Тэгээ бүр амар их сүү бүр өөр амар ядарна. Өөрөө ядарна хүүхдээ аж орно хооллон тий. Тэгээ ерөн манай удамд ерөн тиймэрхүү яг тийм амар сүн сайн майтай хүмүүс байгаагүй юм бэлээ. Хөөх энэстэй их буян шүү минь охин ямар их сүү тийм бүр дээр нь бүр өрөм хүртэл тогтдог. Өрөм нь хүртэл нүрэнд төрөгдөг. Тийм л байсан. Тэгээд ерөн 22 онд дараагийн хүүхдээ төрүүлээд яг судалж эхлээд өхний сүү ерөн маш олон ач тустай юугаарч орлошгүй юм байна гэдгийг мэдээд хүмүүст өгөөд эхэлсэн. Хөхний сүүгээр дамждаг олон төрлийн өвчин байдаг тул тэрээр эхлээд нарийн мэргэжлийн үзлэг шинжилгээнд хамрагдсан байна. Хор тавдартай тэмцэж байгаа хүмүүс хөхний сүүн хүүхдэд нь таарахгүй байгаа нь ялх биетэй эхчүүдгээд олон хүн түнд хандаж байсан байна.